Би сэтгүүлч Шүрэн Цэцэг Улаанбаатар нэвтрүүлгийн ээлжил дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид Бахангаа дүүргийн засаг дарга Сэрдамбын Эрдэнэ хоёрыг танилцуулах болно. Төрсөн газар бол Төв аймаг яах. Тий, Төв аймгийн Алтан болг яах. Яаж явж байгаад ер нь Бахангаа дүүрэгтэй холбогдож байна. Би ч одоо Төв аймгийн Алтан болгохт 6 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд. Ер нь манайх чи ээжээсээ 5 хүү, 1 охинтой. Тэгээд дээрээ 2 ахтай, доороо 3 дүүтэй. Тэгээд манайх нэг бүр багад хотод ороод ирсэн. Манайх аав ээж хоёр. Тэгээ би чи 10 жилийн 12 дугаар сургууль гээд тухайн үед октябрь оройны 12 гэдэг одоо толгойн 5 шар ба штэ. 5 шараа 12 дугаар сургуульд өгсөн. Тухайн үе одоо барилгын техник мэргэжлийн сургууль Тэмс гэж ярьдаг те. Тэрний 5 дугаар сургуульд барилгын можаанаар 3 жил сурсан. Тэгээд Тэмст 3 жил сурахаар чинь мэргэжилтэй болоод дээрэс нь 10 жилийн дөрөв дунд босрол олгодог байсан байхгүй. Тэгээд можаанаар төгсчөөд тэгээд дөнгөж можаанаар төгсөөд 3 дугаар зэргийн можаан боллоо да. Тэгсэн Бахангаа дүүрэгт манай ээжийн том ах одоо хүртэл байд юм да. Цэнчүү гэдэг юм байгаа. Тэнцээ ажилд үс энд нэг том үйлдвэр баригдах гэж байна. Тэгээд минийхүү ирж бас барилгын сургууль төгссөн юм чи ажиллаач гэхгүй юу. Тэгсэн очисон чинь тэнцээ чи нөгөө баригад тойлогдонгууд юу мужаа ерөөсө дандаа тийм зутгалдаг одоо тийм баригад тоогдоод ер нь Бахангаа дүүргийн махсуурт үйлдвэрийн суур ханыг өрөлдсөн гэсэн. Суурийн зутгал ханыг өрөлдсөн юм түүхт. Тэр үед бас нэг Төв аймгийн Баян сумын тэр ойрхон том нефт хангамжийн бааз байсан. Тэнд одоо гэрээт гал унтрах анги гэж одоогоор онцгой байдлын нэг анги л да 79 дугаар анги гэсэн. Тэнд харин хүмүүс шалгуулж авч ийн гэхээр шалгуулад тэгээд сөнөгчөр тэнцсээд тэгээ би чинь жил шахууд гал сөнөгч хийж жагаад тэгээ байж байгаад бас сандараад сэрэгт яваад энд ирээд энэ юунд толгойтой орбитд байдаг 0.5 дугаар анги тусгай хороо гэж одон тороо гэж ярьдаг юм да. Тэнд бас алба хаасан цагдаагийн курс яваад сэргээсээ 45 он. Цэрэг тот байж захтаад явчихгүй. Тийм тэгээд цэргээс салгаж очиод цагдаад орох гээд эхлээд цагдаад орох гээд байж байхгүй. Тэгсэн чинь цагдаач өстөм янз бүрийн аягүй шалгааж малгаж. Тэгэхээр банкнд бас тийм цэрэгцээ харуул байсан байхгүй харуул. Бас нэг 2 3 хоног амсдаг тэр хугацаанд өөрийгөө бас хөгжүүлэх нөгөө нэг хобби мобигоор юм их болцоод дахин банкнд орцсон. Тэгээд банкнд чинь би 6 жил эхлээд банкны харуул хийгээд тэгээд бэлэн мөнгөний хянагч болоод тэгээд мөнгө хураагч болоод жижигэн дэвшээд байхгүй. Тэгж жагаад тэр хугацаанд нэг залуучдын байгууллагыг байгуулад тэгээ 2000 оноос яг бүр намынхаа улс төрийн ажилд яг нөгөө цалин авдаг, намын улс төрийн ажил хийдэг ийм ажилд орсон. Та чинь нэлийн бага залуудаа найзуудад тайгаа залуучууд нийлээд залуучдын холбоо байгуулсан гэдэг баха. 96 онд Монгол Ардын нам ялагдаад их хурлд тэгээд зайлшгүй одоо үйл ажиллагааны шинжилгээ хийх болоод тэгээд анх хажуудаа залуучдын янз бүрийн үүсгэх санхүүгийн байгууллага гэж байгаа. Тэр залуучдын байгууллага 97 онд анх байгуулагдаад тэгээд ингээд дүүрэг болгонд сум болгонд байгуулахгүй юу. Яг тэр үед нь би Бахангаа дүүрэгт одоо 5 найзтайгаа хамт тэр Монгол Ардын намын дэргэдэх залуучдын байгууллагыг байгуулсан. Тэгээд одоо тэр залуучдын байгууллагатайгаа явсараагаал тэгэл шатахаал намын улс төрийн ажилтан гэл тэгэл хяналттай хороо намын дэд дарга намын дарга гэл ингээл ахаад явж байгаа хүн л гэж ойлгож болно л да. Би чи ихэнх насаа амьдралаа Бахангад өнгөрөөсөн. Бахангад амьдардаг улсууд бол Бахангаа гэсэн үнэт зүйлтэй болж байгаа юм л да. Асуудлыг бол олон талаас нь хүмүүстэй зөвлөж шийддэг. Өөрөө зам тээврийн зангилаа хот болно л да манай Бахангад. 100 жилийн хойно инэл хөөр байх зүрхэн чимэгтэй гэрэлт хайр чи бидэнд ерөөлтэй. Олон нийтийн бол ичвэтэй хүн байгаа юм л да. Тэр би чинь жоохны л юм хөтэлдэг. Тийм бас нэг тийм хөтлөгс одоо юу гэмтэй сонирхолтой. Тэгээ бас жоохон хүмүүс бас тоогоод юм хөтлүүлдэг байсан. Тэгэл тэр дүүргийнхаа бас Монголын залуучдын холбоо биш үү одоо том нөгөө намын дэргэдэх биш залуучдын холбоонд аягүй ихэвчлэн явдаг байсан. Тэгээ анх бас Монголын залуучдын холбооны салбар зүйл байгуулагдаад тэнд бас нөгөө ихэвчлэн учраас нэг хэсэг бас дүүргийнхаа Монголын залуучдын холбооны нарийн бичгийн дарга авсан ажиллаж байсан. 4 жил дүүргийн засаг дарга орлогч
Тэг үргэлжлүүлээд 8 жил засаг дарга хийлээ гэхээр бүхэл бүтэн таны амьдралын 12 жил бол яг л энэ дүүргийн удирдлага галтгоотой өстой жинхэнэ зууралдаж өнгөрсөн байж тээ. Бодоод байхад Баханга дүүрэгч өөрөө 1989 онд байгуулагдсан шүү дээ. Тэгээд 92 оноос хойш ихээр сүүлийн одоо 27 жил нь миний амьдралтай холбоотой. Тэгэхээр би хэдтэй хүн бэ гэж бодохоор чинь би чи ихэнх насаа амьдралаа Бахангад өнгөрөөсөн. Бахангад одоо сургууль, соёл, цэрэг, цуух, гэр бүл, үр хүүхэд гэх бүх юм Бахангатай холбоотой. Одоо ингээд харж байхад эгийг харж байхад нөгөө хамгийн удаан жил амьдарсан байгаа байхгүй Бахангатаа. Тэгээд янз бүрийн шат шатны ажил төрөл хийгээл тэгээд одоо бол би Баханга Эрдэнэ хоёр гээл одоо бүгд мэднэ. Баханга дүүргийн ард иргэд бас итгэл хүлээлгээд байна. Бас хамт олон дэмжиж байна. Тийм учраас одоо ингээд хийж байна да. Итгэлийг зүтгэлээр хариулна гэдэг шүү дээ. Одоо би бол өөрийгөө дүгнэх бас тийм одоо зохимжгүй гэж үздэг хүн байгаа юм. Ер нь тэгээд хэр чадлаараа л одоо хийж бүтээхийн төлөө, юм бүтээхийн төлөө хүмүүст өгөөчтэй тийм сайхан ажиллахын төлөө зүтгэдэг, ажилдаг хүн дээ. Хүмүүс чинь одоо өөрийн гэсэн үнэт зүйлтэй болдог шүү дээ. Тэгэхээр бид Бахангад амьдардаг улсууд бол Баханга гэсэн үнэт зүйлтэй болж байгаа юм л да. Хоббинаас жаа сонирхол ээ. Та шүлэг өчтөг бас магадгүй шүлгийн агуулга сэдв юу байдаг вэ? Гэхдээ янз бүртэй одоо хүний амьд шүлэгч одоо тэгэл амьдралаас уурна. Гэхдээ нэг олон шүлэг өчөөгөө. Ер нь одоо бас нөгөө хүн чинь нэг ингээд их нэртэй гэрлэгч байхдаа бас их нэртэй зориулаад нэлээ одоо хайрын шүлэг өчсөн. Тэгээд одоо манай хамт олон бол дарга шүлгээ уншааж гээл идэв. Тийм. Тэгвэл одоо шүлгээ уншааш та. Яах одоо тэгэл тухайн үед одоо бас зориулж бичсэн ингээд 4 мөр шүлэг нэг 4 мөрт 2 шүлэг уншиж сонирхол бай тээ. Одоо их нэртэй зориулаад бичсэн л да. Сайхан чам руу тэлгүүлэн тэмүүлэх зүрхний хайраа шад мөрөөр холбосоор шүлэг төлөөс сууна. Шүлгийн минь мөрөөс сэтгэл тодрох чиний минь царай шүрийн тэнгэрээс дэлхийг толдох сар мэт гэрэлтэй. За эсвэл одоо нөгөө цаг хугацаа хангирсан одох юм да. Цайлган чимэн инээнсгэлийн ширтэх юм 100 жилийн хойно инэл хөвөр байх зүрхэн чимэгтэй гэрэлт хайр чи бидэнд өрөөлтөө гэх юм. Хөдөлмөр хүний бүтээн гэж ярьдаг. Хөдөлмөрийн гол үнц нь таны бодлоор? Амьдрал чинь далаа байна шүү дээ. Дандаа гой ганган гэдэг юм уу дандаа бүтэлтэй ялалтай байна гэж байхгүй шүү. Тэгэхээр хэдий одоо бүтэхгүйсэн гэсэн бүтэн гэдэгт өөрөө эхлээд үйл ажиллагаанд итгэх ёстой л. Эхэлж итгэжээж эн чинь дотоод сэтгэлдээ аливаа ямиг бүтээж дараа нь жинхэнэ бодит ажил дээр бүтээдгээр гэж боддог. Тэгж ажилдаг гэхүү. Арга барил чи юу вэ? Ажилдаа баримталдаг. Ер нь бол жоох нээлттэй дөө хүнтэй. Нээлттэй асуудлыг бол олон талаас нь хүмүүстэй зөвлөж шийддэг. Нэг шийдсэн шийдвэртээ бол одоо хичээ зүтгэж ажил олгохын төлөө одоо хурдан шуурхай ажиллах хичээдэг те. Хүн ажил томилохдоо одоо ингээд тойр суужгаад сайхан ярьж байгаа тэгээд тэр хүнтэй томилох байгаа хүнээ тэгсэн байжгаад бас ингээд ярилцаад яаж ажиллах вэ те. Ямар одоо санаачлаг гарах уу гэдэг юм уу те. Энэ талаас нь ярилцаад томилдог. Тийм зарчим одоо энэ манай Баханга дүүрэгт намайг удирж явах хугацаанд бол асуудлыг тэгжил шийдвэрлэж байна. Магадгүй таны мөрөөдөл юу вэ? Хэдэн жилийн дараа Баханга ямар байх бол? Хүн болгон л сайхан зүйл хүчит мөрөөддөг шүү дээ. Мэдээж нутаг орноороо оглоод үдий дайны ажил алга 40 жил хийсэн хүний хувьд бол одоо нэг Бахангад хэдэн сайхан үйлдвэр баримтаал тэгэл тийм хувийн ижлэгнтэй хамтарч ажиллаж байгаа. Ер нь одоо чинь ажлын байр баялагийг бол хувийн ижлэг хэлбэртэй ш. Төрийнхэн бол одоо зохион байгуулалт юм. Тийм учраас бид ер нь манай баг одоо зөвхөн Эрдэнэ иргэд хувь хүнээсээ илүү манай одоо Баханга дүүргийг удирдах байгаа баг гэж байгаа шүү дээ. Ердийн хурлынхан гэдэг юм уу удирдлагын тэр нөгөө тамгын газарт ажиллаж байгаа баг бид нар бол ярьдیں۔ Ер нь хувийн хвшилтэй нэгт хамтарч ажиллаж одоо хувийн хвшлийн санаачлагад тулгуурласан бизнесийнхний ухааныг одоо нутаг орондоо өгөөж ажлын байр бий болгоно. Тийм учраас олон нэлээд гайвууд төслүүдийг ярьж байгаа л да. Өөрөө зам тээврийн зангилаа хот болно л да манай Баханга дүүрэг. Ер нь аливаа энэ зах зээлийн нийгэмд чинь байршил маш чухал шүү дээ. Тэрнтэй адилхан Баханга дүүрэг өөрөө босоо төнгөлгийн автоцом төмөр зам дайрч өнгөрдөг маш тийм чухал стратегийн чухал түшиц газар байхгүй юу. Тийм учраас тэнд одоо мэдээж энэ хөгжил бол цаг хугацааны л асуудал.
Өнөөдөр Бахангай дүүрэг маань одоо төвөөсөө жоохон аслагдмал хүн ам зүйтэй гэж боддог гэсэн. Тэнд бол одоо тийм хөгжлийн үндэс суурь бат тавигдсан. Эрчим хүчний асуудлыг 100% шийдсэн. 110-35% шугам татаад бэлэн болсон. Ариутгад татварга цэвэр бохир усны зогсолбор нь ашиглалтанд орсон. Одоо бэлэн байж гэх жишээ нэ тий. Дээрээс нь Бахангай дүүрэгт одоо энэ бизнес хийх хүмүүс одоо үйлдвэр технологийн парк одоо нэгжийг байгуулад бид нэр судалгаа шинжилгээнийхээ ажил, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Одоо барилгажилт бусад зураг төсвийг хийж байна. Тэгээд энэ одоо хөгжлийн чиг хандлага, байршлын давуу талуудыг бизнес эрхлэгчнэр одоо анзаарч эхэлсэн байна. За намайг явуулсан засаг даргаар ажиллаж байх хугацаанд одоо 13 м3 шатах тослох бензины тийм агуулгын аж ахуй байгуулагдсан, ашиглалтанд орсон байж байна. Одоо тэгээ цаашаа энэ вагон засварын төвч гэдэг юм уу те одоо энэ ачааны вагон засварлах, үйлдвэрлэх аж ахуй нэгж гэдэг юм уу. Тэгээд одоо зөндөө ярьж байгаа нь зөндөө байна. Би чи ихэнх насаа амьдралаа Бахангайд өнгөрөөсөн. Бахангайд амьдардаг улсууд бол Бахангай гэсэн үнэт зүйлтэй болж байгаа юм л да. Асуудлыг бол олон талаас нь хүмүүстэй зөвлөж шийддэг. Өөрөө зам тээврийн зангилаа хот болно л да манай Бахангайд. 100 жилийн хойно нийл хөвөр байх зүрхэн чимэгтэй гэрэлт хайр чи бидэнд өрөөлтөө. Монгол улс угаасаа залуучуудын орон. Ийм ч учраас өнөөдрөөс улс орны хөгжилд бол залуучууд их манлайлах хэрэгтэй юм шиг. Үг үйлдэл бүрээрээ. Мэдээж одоо чинь Бахангай дүүргийн хүн амын 60% нь идэвхтэй хөдөлмөрийн насны хүмүүс байна. Тэгэхээр залуучуудад хүссэн үсээгөө тэнд бол залуучуудын идэх оролцоо хөндөр тий. Ингээд ер нь ингээл одоо чинь бас залуучуудын оролцоо гэж ярьж байна, эмэгтэйчүүдийн оролцоо гэж ярьж байна тий. Бахангай дүүрэгт бол энэ залуучуудыг бас ихтгэл өгөөж ажил томлох ч гэдэм үү. Дээрээс нь эмэгтэйчүүдийн энэ нийгэмд эзлэх байр суурь үүрэг оролцоо бол хөндөр. Зөвхөн энгийн жишээ үзэхэд манай удирдах бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд бол дүүргийн хурлын дарга, дүүргийн сүүлийн 2-8 жилийн хугацаанд эмэгтэй хүн засаг дарга оруулагч одоо ажиллаа. 2 хүн ажиллаа гэсэн. Миний хамтран зүтгэгч нар л гэсэн. Одоо ингээд хороодын дарга нар бодлогын хилцээний одоо дарга нарын одоо 60-70% эмэгтэйчүүд байх чинь. Эмэгтэйчүүдтэй ер нь үр дүнтэй хамтарч ажилладаг. Бахангай Эрдэнэ баярыг найз нөхөд, гэр бүл, намын журам нөхөд Бахангай дүүргийн иргэд оршин суугчид бол хийж байгаа ажил, хийж байгаа үг үйлдэлээр нь бол дүгнж байх. Та хувь хүнийг өөрийгөө цөөн үгээр тодорхойл гэвэл манай одоо нэвтрүүлгээр дамжуулаад үзэгчид ямар үгээр та өөрийгөө тодорхойлох вэ? Би түр хэлээд бас хэцүүтэй гэдэг өөрийгөө талаар. Тэгтээ яг нээлттэй л духан гэсэн үг. Ер нь асуудлыг аль болцохгүйгээр сонсоод хэр чадлаараа одоо болцоотой юмыг бол харилцан сайн тал руу шийдэхийг л хичээдэг гэсэн. Сая өнгөрсөн 2019 онд дүүргийн 30 жилийн боллоо. Тэгээ 30 жилээр бас олон сайхан хүмүүсийг урд нь ажиллаж байсан хүмүүсийг урьж нутаг орондоо сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Дүүргийнхаа 30 жилийн номыг бас Бахангай дүүргийн ард иргэдийн намтаар бүтээлээ. Сонирхолтой шүү дээ, тий. Өөрөөсөө ингээд одоо би энэ номондоо орё гэсэн үний нээлттэй оруулаад олон хүн орсон. Тэгэд ер нь энэ аливаа нутаг оронд тодорхой хэмжээгээр ажиллаж амьдрах тэгээд одоо ингээд хийж бүтээх гэдэг бол өөрөө бас үнэт зүйл болж байгаа юм л да. Одоо бол Бахангайчүүдийн үнэт зүйл Бахангай дүүрэг чи өөрөө шүү дээ. Бид амьдралаараа залуу насаараа ч гэдэг юм уу хийж бичсэн ажил хөдөлмөрөөр Бахангай дүүргийн түүхийг л бичиж байна л да. Тэгэхээр одоо дараачийн одоо Бахангайчуудаа зориулж хэлэхэд тууштай байж суугаараа энэ өөрсдийнхөө амьдралаар шинэ Бахангай дүүргийг, хөгжсөн Бахангай дүүргийг ажлын байр утсан одоо олон хүмүүс ажил хөдөлмөр эрхэлсэн ийм сайхан нутаг орныг хамтаараа бүтээе л гэж уриалахыг хүсэж байна да. Маш их баярлалаа. Хоёулаа яг Улаанбаатарын уур зогсож байна. Улаанбаатар нэвтрүүлгийн маань Хоймерц заларч өөрийнхөөс үзэл бодлыг хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд ер нь улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг бол одоо маш том олон хүн ажил хөдөлмөрлөж байгаа л да. Тэгэхээр бүх нийт одоо энэ нийслэлчүүдэд тэгээд энэ одоо танаа энэ сайхан одоо эндрийг энэ ашиглаад нийт бүх хүмүүст одоо сайн сайхан зүйлийг хүсэж мөрөөдөж тэрийг дандаа ажил хөдөлмөр болгож явж байгаарэ гэж хүсэж чинь танаа хамт олонд гэсэн хамгийн сайн сайхны хүсэж өрөөж байна. За баярлалаа. За баярлалаа. Төр
мэдээллийн агентлагаас бэлтгэн хүргэж байгаа Улаанбаатар нэвтрүүлгийн ээж дугаарын түрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзалтаа баяртай үзэгчтэй.